Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Excel дээр нэг удаа оруулсан өгөгдлүүдээ хэрхэн амархан дахин оруулах талаар заах болно. За дараах байдлаар ийм хүснэгт бэлтгэсэн байгаа. Тэгээд энэ чинь юугийн хэлбэрчлэх гэж байгаа вэ гэх юм бол ажил гэсэн мөрөндөх өгөгдлүүдийг амархан оруулах талаар заая гэж бодож байна. Жишээлх юм бол энэ ажил гэдэг нь болохоор цөөхөн гэдэг утгатай. Сурагч ч юм уу, ажилтан, оюутан, тэтгэврт гэсэн за иймэрхүү дөрвөн утгатай. За энэ дундаас нь аль нэгийг л бичээд явна гэсэн үг. За тэгээд гараараа бичээд явуулахад буруу бичих тохиолдол гарна, мөн цаг зарцуулах учраас үнийг нь хэрхэн амархан өгөгдлийг оруулах вэ гэдгийг нь заах болно. Дээрх нүдтэйгээ адилхан утгатай үгийг оруулах гэж бол Ctrl D-г дарах юм бол дээрх нүдтэйгээ адилхан утгыг оруулж өгдөг байгаа. Excel-д тийм байдаг. За мөн тухайн багандах утгуудаас оруулсан байгаа утгнуудаас нэгийг нь оруулах гэж тохиолдолд Alt-а дарж байгаа доошоо дарах юм бол нэгдгээр дундаас сонгож оруулах боломжтой болдог. За энэ чинь оюутан байх юм бол оюутан гэдэг эсвэл сурагч байх юм бол сурагч гэдэг. Alt-а дарж байгаа доошоо гэсэн товчлуураа тухайн нүдэндх утгуудыг нь амархан татаж оруулах боломжтой байдаг юм а. Анхаарал тавьсанд баярлалаа. Танд манай бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгөөрэй. Манай IT сегментээ нэгдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Танд ямар нэгэн асуух зүйл гарвал бидэнд хандаарай.